Монгол цэргүүдийн сум хизээш дуустдаггүй мэт санагдсан түүх. 1241 оны 4-р сарын 9-ний өдөр Европын Лигнит хотын ойролцоо болсон тулдаан бол монголчуудын Европ дахь байлдан дагуулын томоохон ялалтуудын нэг байлаа. Тулдаа эхлэхэд Европын цэргүүд монголчуудын байлдах арга барилыг ойлгоогүй байв. Тэд монголчуудын зүгтөж буй мэт дүр үзүүлэн ухрах таагтанд итгэн тэдний хөөж улмаар Монгол дайчдын сум мөндөр цохигдсон бут нэргүүлсэн юм. Лигницийн тулдааны дараа Европын амьд үлдсэн цэргүүд нэгэн хачирхалтай зүйлийг анзаарчээ. Тэдний хувьд Монгол цэргүүдийн сум хизээш дуустдаггүй мэт санагдаж байсан бөгөөд хэдэн ч удаа тулдсан тэд үргэлж хэн сумаар харуулж байсан юм. Монголын нүүдэлчин цэргүүд Европын цэргүүдээс ялгаатай нь үргэлж 2 ба түүнээс дээш морьтой байлдаг байжээ. Тэд нэг морьтойгоо тулдаж байх зуур нөгөө мориндоо нэмэлт зэвсэг, сум, хоол хүнс зэрэг ачиж явдаг байв. Европын цэргүүд ганцхан морьтой тул удаан байлдах чадваргүй ядарч сүлддэг байжээ. Монгол цэргүүд сум дуусах үедээ нөөц мориндоо очиж шин сумаар хангагддаг байсан нь тэдний сум барагдахгүй мэт харагдах шалтгаан болсон байна. Монголын эзэнт гүрэн зөвхөн байлдын ур чадвараараа бус мөн логистик болон зэвсгийн үйлдвэрлэлээрээ Европын армийг хамаагүй давж байсан. Монголын эзэнт гүрний нутаг даяар ном сум хийх мэргэжлийн даргачууд ажиллаж тулдааны өмнө олон мянган сум бэлддэг байв. Үүнээс гадна Монголын цэргүүд уян харамхай модоор хийсэн хүчирхэг номтой байсан нь сумны хүрэх зай болон нэвтрэх чадварыг нэмэгдүүлж байлаа. Энэ бол Монгол дайчдын байлдааны тактикийн нэгэн гайхалтай жишээ юм. Бичлэг таалагдсан бол Монгол пэйждээ нэгдэн фоллоу дараарай.